ээжтэй сайхан шар тустай үзмний шүүсүгээд үлдсэнийг одоо хүүхдүүдэд аваач өгөх гээд явлаа. Баярлалаа. Үзм шар тустай. Тийм үү. Уртсан. Жохоо ээж гэсэн. Гоё байна янзын хоёртон биш үү? За, нөгөө гурав тавьчихна. За. Заавын хүүхдүүд чи үзмний шүүсээ уух гадал хүлээгээд байсан. Заав ч үзмний шүүсийг аваад ирлээ. Манай гурав ч бас үзмний шүүсэнд дуртай гэж жигтэйхэн заавнаас сэмэрхэн шар тос хийгээд өгчихсөн байгаа. Орой борж хүүхдүүдийн унтах цаг болсон байна. За сүүлийн үед хүүхдүүдэд жоох эрт унтуулж амрааж бай гэж бодоод байгаа юм. За эрт унтах тусмаа маргааш өглөө нас сэргийг босч хичээл номооч тэр юмаа ойлгохдоо сайн болох байх гэж бодоод аль болох 10 цаг гээл хүүхдүүдэд унтуулдаг болгоё гэдэл өнөөдрөөс эхлээд аль болох эрт унтуулах гал үздэг болсон. Түүнээс эдгээр чи за миний хүүхдүүд унтъя л гэхгүй бол аав ээж нь байгаа л байвал байгаа л гэдэг. Өрөөс унтахгүй. Тийм учраас за унтцгаа шүү дамаа гоё одоо унтъя барий гэл тэгэл нөгөөдөлтөөгөө зууралдаал за 9:30 гээд эхэлж байгаа. За 9:30 гээд эхлээ шүд байв нь угаагаал унтъя барий гэж явсаар адил тэгэл 10 болоод 10-аас хойш орондоо ороод тэгэл нэг живэр янз бүр юм ярьж идэл тэгэл 10:30 мууч гээд унтаалах шиг байгаа юм. За тэгээ хүүхдүүдийн шүд дамыг угаа дуусаа дараа нэг сайхан бас хүүхдүүдэд шар тостой барай массаж хийж өгнө гэж бодож байгаа. Ер нь бол хүүхдүүдийнхаа энэ ханиадны яг энэ үед нь бол сайн дархлаагийн сайхан дэмжиж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол эдгээр чинь жохон дархлаа нунаал тэгэл ханиад жухнаа хүрээл нус нулимс нь гоожоол тэгэл энэ муухай ханиадууд чи аюултай байлаа. Зарим нэг бөөлжиж мөөлжөөл хүүхдүүд муухай ханиагаад байгаа юм чинь. За бас өөрийгөө бас хажуугаар нь тордноо. Бас ээжтэй шимийн сархад өгтөө өөрөө нэг 100 г уучих жишээний за хүүхдүүдэд шар тосоор дослохдоо бас өөрийгөө нэг жоохон нүур амаа дослоод хүзүү мүзүүгээ дослоод гар хүлээ дослоод бас өөрийгөө жоохон бас завсраар нь бас ингээд тордоод байгаа. Ер нь өөрийгөө жоохон тордочлоо байхгүй бол одоо бас болохгүй шүү дээ. Ерөөсөө өөрийгөө ерөөсөө гаргуунд нь хайж болохгүй. За ингээд хүүхдүүдийнхаа сайхан массаж игээд хөлийн сайхан тослоод ялангуяа чээж мэжээр нь сайхан тослоод нүүр амын ч гэсэн ээж тосолж бай гэж хэлдэг. Нүүрийн сайхан тослоод нүдийн сайхан шар тослоод төхөр сайхан нүд мөд нь онгоодог гэдэл ээж хэлдэг учраас нүдийн сайхан шар тосоор тосолноо. Тэгээ нуруу ууцаар нь сайхан тослоод бөөрмөр божоо можоо хөл гарын бүгдийн сайхан тослоод өгөх хэрэгтэй. Ингэснээр хүүхдээ сайхан дархлаа сэргээд за хий хуун дарагдаад ханиадны эсрэг бол том дархлаа болно. За ингээд хоёр маамуутайгаа хамтдаа унтахаар ингээд нойрсч байна. Тавтай нойрсоорой манайхаа.